Тэгээд бид ойрын 10 жилийн төлөвлөгөө 10 үйлдвэр одоо барилгын салбарын 10 үйлдвэрийг байгуулсан зорилттой ажиллаж байгаа. Орон сууц экономикс бидний амьдрал өнөөдөр Улаанбаатар гэлтгүй Эрдэнэ тогтмол маань агаарын бөхөр, хөрсний бөхөр гэж нэг юм цагаан тоосг сая юм зөвхөн ярьсан энэ гурван том хүчин зүйл байгаа. Тэгэхээр бид нар бол юу гэхээр хот талаасаа удаагүй болох хөрсний бөхөрлөө яаж хийх вэ? Орчин үеийн нөхцөл одоо байдалтай тулгуурлаад эдийн засгийн агуулгаараас тэр хүн амныхаа нэгтгэршил тэр төлөв байдлаараас тэр шийдэх арга зам зөв болох хэрэгтэй гэдэг